Нарсаар болох уу? Саяхан удаа уулзаагүй найзтайгаа таарад очиж хонохоор болоод цуг явлаа. Нөхөр гэртээ. Дарь ихтэлтэй. Бүр амар хол газар очлоо. Хоол ээж идлээ. Юм яриад гоё л байла. Найзын утас дуурч ажилласаа дуудагтаад явхаар болоод совлогч юм л да. Би айлд ганцаараа юу хийвдэ харихаар цуг гарлаа. Харанхуу гэрэлгүй гутам даланг эмийн сайнаар давж ирээд манай найз би энэ гудмаар төтлөөд явъя. Ажил арай ойрхон байдгийг чи энэ гудмаар яваад нэг богино далан гараад машин байвал шууд л дайраад суугаараа такси олдохгүй шүү гэж. Би хэлснээр нь гарч ирээд гар өргсөн бол зогсдгүй цаг орой болсон байна. Бас айгаад эхэллээ. Тэгтэл нэг портер удаахнаар явж ирээд миний уртхан тал зогсчихлоо. Би ч за төв рүүгөө дөхөж байл хамаа ойж үгээ шууд суучлаа. Жолоочи хаалга онгойсон хүн байдаггүй. Тэгтэл 50 гаруй настай ах тамхи цус орж ирсэн. Бүүз. Бүүз. Түй ямар таргаас үсэ. Ямар тарган сүнсээ юу? Гижүү би ч уг нь махлаг л да. Ах зорлоо дууг болтгүй. Түй холд. Умдаар дүүс. Ногоон дэрийн тэрнтэйгаа. Тэр юм уу те. Умдаар дүүс угаагаад хашгираад би ч үсрээл буучлаа. Би ч амар чангаар ахаа би хүн байна. Хашгирж орилгоо болиочтой битгий нулимаад байгаа ч гэж урдаас нь ориллоо. Ахч тайвшраад машиныхаа урд гэрэл бит хоёр бие шагааж харлаа. Ах за кабинд суул гэж байна. Хоёулаа тайвшраад би тэгсиймаа гэж үннээ хэлээ. Таныг зогслоо гэж удаа суучлаа. Ахаа та намайг төв рүү оруулаад өг хаал гэж гуйлаа. Мөн цөрхий хүүхд юм а шээхийн орд суугаад. Золтой өнгөлцөг хагарчихсан хүмүүс яриад байдаг сүгэл гэж бодлоо гэж юу хөөхөө. Тэр яриад хөөрөөд л явлаа. Ах байн эргэлцсэн харцаар хараа. Сэрэн. Миний дүү сүулт нөгөө жүжигчин темка авгаадаа зориулж бичсэн дууг дуулда сүнсэл биш бол мэдхэл ястаач шиг.